Полиг Коринф хотод байх үед Пол Галат, Фруг аймгаар явсаар улмаар Эфест очиж Есүс Христэд итгэдэг 10 хүнтэй уулзлаа. Та нар Есүс Христэд итгэхдээ ертөнцийн эзний ариун сүнсийг хүлээн авсан уу гэж тэднээс асуулаад үгүй бид тэр сүнсний тухай огт сонсоогүй гэж тэд хариуллаа. Тэгвэл та нар юуны тулд усаар угаалгасан гэж бодов? Хэмээн Пол асуухад бид жогны хэлсний дагуу угаал үлдсэн гэж хариуллаа. Гэмт амьдралаа орхихыг хүссэн хүмүүсийг жогн усаар угаан өгч та нар миний дараа ирэх хүнд л итгэх хэрэгтэй гэж израильчуудад хэлдэг байсан. Тэр хүн бол Есүс байлаа гэж Пол хэлсэнд тэд их эзэн Есүст итгэснээ батлан Полиар угаалгажээ. Пол хүн бүрт гараан хүргэхэд ариун сүнс тэдэнд ирж мэдэх мэдэхгүй янз бүрийн хэлээр ертөнцийн эзний тухай яриулжээ. Пол 3 сарын турш еврейчүүдийн хурлын танхимд очиж ертөнцийн эзний улсын тухай зоригтой ярилцаж Есүст итгэхийг уриаллаа. Тэдний зарим нь зөрүүд муйхрыг болохоо харуулж Есүс Христэд үлитгэж түүний зам худал гэж хэлсэнд Пол Есүс Христэд итгэдэг бусад хүмүүсийн хамт тэднээс зайллаа. 2 жилийн турш Пол өдөр бүр 11 цагаас 4 цаг хүртэл Туран гэдэг хүний хамт Есүсийн тухай ярьж улмаар Багаазын хойгийн иудээчүүд болон иудээ бус бүх хүн Есүс их эзний тухай гайхамшигт үннийг олж мэдлээ. ертөнцийн эзэн Полиар олон гайхамшигыг бүтээлгсэн учраас зарим хүн Полийн өмсөж байсан толгойн оролт хормогчийг асар их итгэлтэйгээр авч өвчтэй болон муу ерийн сүнстэй хүмүүст өгөхөд тэд эдгэрсэн байна. Тэр үед нэгэн иудийн сүмийн зэрэгтэн Эскүний 7 хүү энд тэнд очиж муу ерийн сүнстэй болсон хүмүүсийг эдгэж байлаа. Тэд нэгэн удаа Есүс их эзний нэр алдрыг хэлж муу ерийн сүнсийг зайлуулахдаа Полийн тунхагладаг Есүсийн яр бусын их хүч чадлаар чи энэ хүнээс зайлсгүй гэж хүнд шүглсэн муу ерийн сүнсэнд хэллээ. Би Есүс Пол хоёрыг мэднэ. Та нарыг харин мэдэхгүй гэж тэр муу ерийн сүнсэнд хэлэнгүүт нөгөө хүн 7 ах дүүд халдан дайрч хувцсыг нь урж биеийг гэмтээсэн учраас тэд маш хурдан гарч зогтжээ. Эфес хотынхан тэр явдлыг сонсоод их дайж Есүс их эзнийг улам хүндлэх боллоо. Есүс Христэд итгэгчдийн ихэнх нь олны өмнө гэмт амьдралаа орхихоор шийдснээ илчилж бөөлдөг хүмүүс бөөгийн шашны тухай номоо авчирч цуглуулан шатаалаа. Эдгээр ном бүгд нийлээд 50,000 мөнгөн зоосны үнэтэй байжээ. Ингээд улам олон хүн Есүс их эзний тухай гайхамшигт үннийг олж мэдэн итгэжээ. ертөнцийн эзний ариун сүнс өөрт нь Иерусалим хот, Македон, Грек улсын Ахай аймгаар явахыг тушаасныг Пол ойлгоод үүний дараа Ром хотод очин хэмээн шийдэжээ. Пол хамтран зүтгэгч Тимот Ераст хоёрыг Македонд явуулаад өөрөө Багаазын хойгийн Аз аймагт төрүүлдэжээ. Тэр үед Есүс Христийн замыг эсэргүүцэх хөдөлгөөн Эфес хотод гарлаа. Эфес хотод Артем гэгч дарих бурхны сүм оршдог байлаа. Димитри гэгч нэгэн мөнгөний дархан хүн тэр сүм хийдийн мөнгөн урлыг хийдэг байжээ. Димитри болон түүний хамт ажиллагч дархчууд үүнийхээ хөлсөнд асар их шан харамж авдаг байжээ. Димитри тэднийг бусад мөнгөний дархчуултай цуглуулан хуралдуулж "Нөхдөө бид их ажил хийж баяжв. Гэтэл энд Пол ирж хүний гараар бүтээсэн бурхан юу ч биш гэж манай Эфес хот Багаазын хойгийн хүмүүсийн ихэнхийг ятган ухамсарлуулж үгэндээ итгүүлжээ. Та нар үүнийг тун сайн мэднэ. Хожим хүмүүс бидний нөрөх ажлыг үгүйсгэх буй заа. Үүнээс гадна Багаазын хойгийнхноор барахгүй даян дэлхийн хүмүүсийн өргөмжлөн үздэг Артем дарих болоод түүний сүм хийд хэрэгцээгүй болж тэр бурхны алдар нэр унаж магад. Тэгвэл маш муу хэрэг болно. Бидний ажилч бас алга болно гэж хэлжээ. Димитри ийхүү үг хэлсний дараа хуралдагсад ихэд уурлан уймж Эфесчүүдийн мандаа Артем дарих манд тугай
хэмээн өндөр дуугаар хашгирцгаалаа. Энэ байдал улам олон хүнийг хамарлаа. Тэд Пойлийн хамт ажилладаг Македони аймгийн Гайс, Аристарх нарыг барьж хотын хурлын их тэмдэнд авчирлаа. Пойл тэнд очиж цугласан олонд хандан үг хэлхийг хүслээ. Гэтэл Есүс Христэд итгэгчид үүнийг зөвшөөрсөнгүй. Түүнчлэн Багаазын хойгийн зарим захирагч нар Пойлтэй дотно байжээ. Тэд бичиг илгээж хуралд бүү очихсан зөвлөгөө өглөө. Цугласан олны ихэнх нь үнэн учрыг ойлгоогүй учраас дур мэдэн хашгирч байлаа. Зарим евдээчүүд энэ үеинд хамаагүй болохоо харуулахын тулд Александрыг олны өмнө гаргаж учрыг тайлбарлаж өгөхөд Александр гараар дөхөөд манай евдээчүүд үнэхээр энэ үеинд оролцоогүй гэмээр тэднийг өмгөөлөхийг оролдлоо. Тэгээд ч тэр олон түмэн Александр бол евдээ хүн учраас Артем ихийг хамгаалах учиргүйг мэдэж Эфесчүүдийн манлай Артем дарих манд тугай хэмээн 2 цагийн турш тасралтгүй хашгиралджээ. Эцэст нь хотын захирагчийн туслах цугласан олныг намжааж Эфесчүүдээ Эфес хотынхан бид агуу их Артем дарих Тэнгэрээс буусан ариун чулууны сүм хийдийн хамгаалагч болохоо мэдэх учраа биднийг хинч буруушааж чадахгүй. Та нар энэ хүмүүсийг барьж нааш авчирсан боловч хэн ч тэр бурхтын сүмд орж хулгай хийгээгүй. Тэднийг доромжлоогүй учраа дуугаан аядцгаа. Бодлогогүй юм бүү хийцгээе. Энэ хотын шүүхэд Роми хаант улсын амбал шүүгч байгаа болохоор Димитри болон түүний дарагчул хүнтэй заргалдах санаатай бол шүүхэд очиж мэдүүлсүгэ. Тэнд бие ховлон мэдүүлж болно. Харин та нар өөр шалтгаантай бол тэр хэргийг чинь олон нийтийн зөвлөлөөр шийдсүгэ. Роми хаант улсын эрх баригчид биднийг босдог гаргаж байна хэмээн буруутгах бол хинч үүний учрыг тайлбарлаж чадахгүй төрнө. Иймээс одоо гэр гэртээ тарцгаа гэж хэлжээ.